Hi everyone, Оронгоон. Миний видеог анхудаа үзэж байгаа бол дэлгэцний дээд хэсэгт байгаа welcome гэсэн видеог үзээд миний талаар болон channel-ын талаар бага мэдээлэл аваарай. За, миний хувьд Америк технологийн салбарт бизнес аналист гэдэг ажил хийдэг. Яг одоогоор IBM компанид бүтэн цагаар гэрээсээ ажиллаж байгаа. За, тэгээ яг Америк технологийн салбарт гэрээсээ ажиллаж байгаа гэдэг утгаар нь хүмүүс өдөр тутамдаа яг юу хийдэг вэ? За, тэр тусмаа бизнес аналист гэдэг энэ мэргэжил маань IT-ийн салбартай ямар уялдаа холбоотой яаж ажилдгийг, за цаг цаваа яаж хуваарладаг вэ гэсэн асуултууд нэлээд асуудаг. Тэгэхээр өнөөдөр миний яг ажлын нэг өдөр ямар шохон өнгөрдөг талаар товчхон видео хийгээд оруулчвал хүмүүст илүү ойлгомжтой байх юм болов уу гэж бодоод хийлээ. За, Америк технологийн салбарт ажиллаж байгаа хүмүүсийн цагийн хуваарийн хувьд бол нэлээд бас flexible талтай байдаг, уян хатан талтай байдаг. Өглөө 7-оос 9:30 хооронд ерөнхийдөө эхлээд үдээс хоошдоо 3-аас 7 цагийн хооронд ч юм уу дуусдаг. Мэдээч хэрэг ажил ихтэй үедээ бол цагаа сонгож ажиллах тохиолдлууд байгаа. Гэхдээ ихэнхдээ одоо сонгож ажилласан цагаа маргаашийнхаа цагийн ажлын цагаас хасдаг ч юм уу, илүү цагийн рейтээр ажилладаг ч юм уу, ингээд цалингаа бодуулаад авчдаг. За, мэдээж компани болгоны өөрийн гэсэн бас дүрм журамтай байгаа. Миний хувьд өглөө ерөнхийдөө 8-аас эхлээд өдөр 4-гээд ажиллаад дуусгахыг хичээдэг. Гэрээсээ ажиллаж байгаагийн хамгийн том давуу тал бол мэдээж өглөө болгон бэлдэж офис руугаа явах шаардлагагүй. Тэгэхээр өөртөө болон гэр бүлийнхэндээ зарцуулах цаг маань арай илүү гарна гэсэн үг. За, тэр цагаа айл болох үр дүнтэй өнгөрүүлэхийн тулд би бас жимд явдаг. Миний хувьд өглөө эрт явчихаар бас арай илүү амар байдаг. Нэгдүгээрт хүн багтай, хоёрдугаарт воркаутаа хийсний дараагаар өдрөө эхлүүлэхээр илүү бас үр дүнтэй байгаа юм шиг санагддаг. За, тэгээ мэдээж өдөр болгон яг ийм ритмтэйгэр ч юм уу ийм цагийн хуваартай өнгөрнө гэж бас байхгүй. Жишээ нь хэм бол би өдөр болгон бас жим рүүгөө явдггүй. Дээр нь энэ видеог бичиж явах үеэр манай хүүхдүүд бас сургуультай явахгүй, яг амралтын үеэр гэртээ байжсэн болохоор шууд босоод өглөө жим рүүгөө явах боломжтой байсан. Тэгэхээр яг нөгөө сургуулийн өглөө бол шал өөр байна гэсэн үг. Эхлээд өглөө босоод хүүхдүүдийн ланчийг бэлдэж өгөөд хүүхдүүдээ сургуульд нь өгчөөд тэгээд дараагаар нь бас жим рүүгээ явдаг ч юм уу, ажиллаа эхлүүлэх гэх мэтчлэн одоо өөр байж болно гэсэн үг. Тэгэхээр яг энэ видеон дээр бол ерөнхийдөө би нэг ямархуу байдлаар одоо цагаа хуваарлж илүү үр бүтээлтэй байхыг зорддог вэ гэдэг талаар бас харуулахыг зорьсон байгаа. За, миний ажлын өрөө ерөнхийдөө нэг иймэрхүү байдаг. Яг хөө гэрээсээ бүтэн цаг ажилладаг болохоор тусдаа офистай байвал илүү амар байдаг болохоор нэг жижиг өрөөгөө ингээд офис болгоод тохижуулсан байгаа. За, ингээд харних олон дэлгэц харагдаад иж магадгүй. Гэхдээ энэ хамгийн наан харагдаж байгаа энэ жижигтэр одоо ажиллаж байгаа төслийнхаа ажлуудыг хийгээд тэгээд яг хөө энэ том дэлгэцээ болохоор second screen маягаар хэрэглээд тэгээд энэ дээр хувийнхаа ажлуудыг хийж хэмжүүлнэ. Энд байгаа лаптопнууд ер нь нөгөө компани холбогдолтой имэйл шалгах ч юм уу, менежмент үстэй холбогдох янз бүрийн тренинг энтрийг хийх ийм лаптоп байна. За, тэгээд ерөнхийдөө олон иймэрхүү байдалтай л ажилладаг да. За, тэгээд ерөнхийдөө өглөө болгон имэйлүүдээ шалгаж өдрөө эхлүүлдэг. Яг өнгөрсөн одоо өчигдөр намайг лог аут хийж гарснаас хойш янз бүрийн urgent яралтай имэйлүүд ирсэн байна уу? Клиентуудаас ч юм уу, менежмент менежерүүдээс одоо яралтай take care хийх шаардлагатай таскууд ирсэн бол тэрийгэ төрүүлж хийгээд тэгээд өчигдрийнхөө дуусгаж амжаагүй ажлуудаа шалгаад хэрвээ хэрэгтэй гэж үзэх юм бол тэрийгэ дуусгаад өнөөдрийнхөө одоо ажиллах шаардлагатай шинэ таскуудаа хийж эхэлдэг. Ямар ч гэсэн имэйлээ шалгаад дуусчлаа. Янз бүрийн urgent одоо яралтай take care хийх шаардлагатай имэйлүүд бол ирээгүй байна, which is good. Тэгэхээр өнөөдрийнхөө ажлыг төлөвлөд тэгээд ажлуудаа хийж эхэлнэ. За, хамгийн түрүүнд би одоо 10:30-аас stand up meeting гээд 15 минут
орчим одоо багийнхантайгаа өнөөдөр өчигдөр юу хийсэн, өнөөдөр юу хийх гэж байгаа талаараа ярилцдаг юм богино хэмжээний митингтэй байгаа. Тэрэндээ орчоод тэгээд нэг цагийн дараа 11:30 гээд бас нэг client meetingтэй байгаа. Тэгэхээр client meeting гэдэг маань ерөнхийдөө бол яг бидний төслийг захиалагч талын одоо менежментийнхаа багтаа уулздаг. За тэгээд эдгээр хүмүүсээс одоо requirement авдаг ч юм уу өмнөх 7 хоногт хийсэн, энэ 7 хоногт хийсэн ажлуудаа танилцуулаад за дараагийн 7 хоногт хийх гэж байгаа ажлуудаа бас ингэж одоо төлөвлөгөөгөө гаргаад тэгээд явдаг юм митингүүд байдаг. Тэгээд энэ видеог хийж байгаа өдөр 5 дахь өдөр болохоор Friday болохоор энэ хоёроос өөр митинг бол schedule хийгдэг байгаа. Тэгэхээр одоо энэ 7 хоногт хийж дуусгах ёстой ажлуудаа сайхан хийж дуусгаад эх 7 хоногийнхаа ажилд бэлдэж эхлэнэ гэсэн үг. За stand up-а дуусчлаа. Одоо яг client meeting дээр 30 минут бэлдээд тэгээд орондоо. Тэгээ ер нь бол яг нөгөө client meeting-үүдэд нэлээд сайн бэлдэж нөгөө ярих юмнуудаа сайхан bullet point гаргаад бэлдээд орохгүй бол манай project manager-ууд, за бусад багийн лидүүд, business analyst-ууд, client талын менежерүүд гэд бүгдээрээ байдаг болохоор юмаа сайн бэлдээд зэгцтэй тэгээд тодорхой бас апдейт өгөөд явахгүй бол цагтаа амжихгүй. Тэгэхээр тэрэндээ одоо бэлдэж эхлэе. За ямар ч гэсэн өглөөнийхөө митингүүдэд дуусгачлаа. Тэгээд ихэнх тохиолдолд ер нь өглөөний first half нэлээд busy байдаг. Яагаад тэгэхээр одоо ихэнх хурлууд, митингүүд өглөө schedule-ддаг. Тэгээ өчигдрийнхөө follow up хийх ёстой юмнууд дээрээ follow up хийгээд especially одоо ялангуяа business analyst-ууд бол яг нөгөө хурлуудаа conduct хийж авч явдаг, schedule хийдэг хүмүүс болохоор ихэнх тохиолдолд өглөө нэлээд busy яж агаад тэгээд үдээс хойш яг өөрийнхөө одоо нам суугаад ганцаараа хийх ёстой юмнуудаа хийгээд ингэж явдаг. Тэгэхээр ихэнхдээ бол хүмүүс ойлгохдоо бизнес аналистууд нь байнга л ингээл хүнтэй холбогдоод яриад requirement-ууд аваад ингээд communication хийгээ байж идэг гэж ойлгоод тах шиг байдیں۔ Яг үнэ хэрэгтэр бол ер нь өглөөдөө энэ ажлуудаа нэлээд амжуулаад тэгээд үдээс хойш бол гайгүй байдаг. Тэ ямар ч гэсэн одоо дэшээ гараад нэг quick lunch хийгээд тэгээд хүүхдүүдээ бас эргэчээд буцаж орж ирээ. За ланч дуусаад ороод ирсэн одоо ажилдаа буцаад орно. Гэрээс ажиллаж байгаа бас нэг давуу тал нь бол ер нь нөгөө гэртээ хоолоо игээд gas station гараад нэг 30-40 минутын хооронд хөнгөн ланч хийгээд ч юм уу эсвэл манай нөхөр гэртээ байх юм бол ланчаа хийгээд тэгээд сайхан гэрийн хоолыг идчихдэг бас ийм сайхан давуу талтай байна. За буцаад ажилдаа орох гэсэн чинь өнөөдөр хийж явуулах хэвээр одоо 4-өөс өмнө submit хийх хэвээр нэг security training байсан байна. Тэгээд яг одоо Монголд ч гэсэн тэгдэг баг. Нөгөө компаниуд өөрсдийн гэсэн нөгөө compliance сургалтууд, тренингүүд одоо хэдэн сартаа нэг удаа ч юм уу хийж явуулах иймэрхүү юмнууд байдаг баг. Тэгэхээр яг үндсэн ажлынхаа хажуугаар бас энэ тренингүүдээ давхар submit хийгээд compliant явахгүй бол дээрээс одоо менежерүүд ч юм уу компани HR-аас холбогдоод энийг хийгээрэй гэд байдаг болохоор энийг ягс хийх хэрэгтэй. Тэгээд яг тэр тусмаа IT-ийн төслүүд дээр IT-ийн одоо технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудад ажиллаж байгаа тохиолдолд одоо cyber security ер нь бол маш чухал байдаг. Тэгэхээр 3 сар тутамдаа энэ cyber security training хийгээд одоо видео зэт шинээр гарч байгаа энэ одоо cyber threat байвал тэднийг одоо биднэрт асуулаад яаж тэднээс өөрсдөө хамгаалах компани мэдээлэл яаж хамгаалах гэсэн одоо видео хичээлүүд үзүүлээд цаагаад нэг quiz маягаар одоо хэд асуултанд бүглээд ч юм уу байдлаар явагддаг. Тэгээд бас жоохон удаан байдаг. Ер нь бол 2 сар орчим баг хийх байх гэж бодож чинь тэгэхээр стрийг хийгээд тэгээд үстэй ажлуудаа дараагаар нь хийхээс. Ер нь яг компани холбогдолтой энэ тренинг янз бүрийн юмудаа тусдаа өөр компьютертэй хийчихвэл зүгээр яг тэрний одоо чичээд төсмэнэс төсөл хийж байгаа лаптопн дээрээ хувийн өөрийн тийм компани холбогдолтой юмуд хийж болохгүй. Тэгэхээр энэ дээрээ хийж тусгана. Previously